Монгол орон даяар автомашин тээврийн хэрэгслийн шалгалт явагдаж эхлээд байна. Замын цагдаагийн газар автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шалгалт явуулахаар болжээ. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрм, автотээврийн тухай хууль, автотээврийн хэрэгсэл тавигдах техникийн ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой гинэ. Шалгалтыг 8 дугаар сарын 25-наас 9 дугаар сарын 25-ны өдрийн хүртэлх хугацаанд явуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа талаараа холбогдох албаны хүмүүс мэдээлсэн юм а. Говьсөнбөр аймгийн хэмжээнд замын цагдаагийн тасаг дотрын хилтэс автотээврийн үндэсний төвтэйгээ хамтарч нэгдсэн шалгалтыг зохион байгуулж байна. Тээврийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, ачааны автошины уртын хэмжээтэй, уртын стандарт шаардлага хангаж байгаа хэмжээтэй ингээд шалгалтаа хийж байна. Өнөөдрийн байдлаар бол нийт онцлогоонд ороогүй 8 тээврийн гэрчлэгийг хурааж онцлогооны төвтэйгээ хамтарч онцлогоонд оруулах арга хэмжээ авалдлаа. Тэгээд онцлогоонд ороогүй тээврийн дээрээс нь манай замын цагдаагийн тасгийн хуулийн дагуу 96 мянган төгрөг торгуулийн арга хэмжээ авагдаж байгаа. Давтарын төлөөгүй 14 тээврийн гэрчлэгийг хурааж давтарын хэлцэд нь нөхөн төлөлт хийлгэлээ. Тэгээд нийт жолооч нартай хандаж хэлэхэд давтараа төлж тээврийн онцлогоонд бүрэн хамрагдаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. Тэгэхээр онцлогоонд ороогүй давтараа төлөөгүй тээврийн бол ихээр хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, дээрээс нь зорчийн аюулгүй байдал, явган зорч энэ тээврийн зорчиж байгаа зорчигч нарын аюулгүй байдал бол маш ихээр хангагдана. Тэгээ бүрэн бүтэн тээврийн хөдөлгөөнд оролцсон гэдэг чинь өөрөө аюулгүй зорчноо л гэсэн үг байхгүй юу? Аюулгүй арга хэмжээний хувьд бол 14 машин тээврийн хэрэгслийг дотрын нөхөн төлөөсөн. За нийтээ Говьсөнбөр аймгийн хэмжээнд 700 гаруй тээврийн хэрэгсэл татвараа төлөөгүй гэсэн судалгаа байгаа. Автор болон өөрөө явж хэрэгтэй албан татвар, агаарын бохирдол, автоцан маш ихний төлбөр гэсэн ийм 3 хураамжс бүрдэж байгаа. Тэгээд яг жолооч нарын нийлэх татвар төлөөгүй шалтгаан нь бол машин тэргээ зарсан. Энэ нь болохоор нэр дээрээсээ шилжүүлээгүй. Энэ одоо хүртэл өөрийнх нь нэр дээр байгаа учраас ингэж яваад байгаа. Манай автотээврийн үндэсний төв нь бол явуулын онцлогоотой. Энэ нь бол бусад техникийн авцсан дагуу бол шууд цагдаагийн постн дээр хийн. Орон нутгт дотор бол өдөрт байнгын ажиллагаатай ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол онцлогоонд ороогүй тээврийн хэрэгслүүд байна. Тэдгээр тээврийн хэрэгслүүд нь бол хэрвээ онцлогоонд орохгүй замын хөдөлгөөнд оролцох ирэхгүй нэгт хоёр оролцох юм бол хөдөлмөрийн хөлсний 50% буюу 96 мянган төгрөгийн торгуул хүлээн. Тийм учраас жолооч нар тээврийн хэрэгслийнхээ онцлогоог цаг хугацаанд нь ямар нэгэн замын хөдөлгөөний дүрм зөрчгүйгээр хөдөлгөөнд соёлтой оролцохыг автотээврийн үндэсний төв болон замын цагдаагийн газар, татварын газар, онцгой байдлын газраас нэгдсэн ачаа тээвэр хүн зорчих тээвэр, ачаа тээвэрлэх дүрм зорчигч тээвэрлэх журам стандартын дагуу хангуулах аяны хүрээнд сануулж байна. 9 сарын 1 болж байгаатай холбогдуулан нийт жолооч нарт хандаж хэлэхэд бол хүүхдийг зориултын 12 нас хүрээгүй хүүхдийг бол зориултын суудалд тээвэрлэх, харгалзах хөнгүүгээр тээвэрлж байгаа бол зориултын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлж байгаа бол хойдлын суудлаар суулгах хэрэгтэй байна. Хүүхдүүдийг мотоциклийн жолооч нарт хандаж хэлэхэд бол өөрсдөө хамгаалах малгай өнгөсөд хойдлынхоо зорчид дээрээс малгай өнгөсөхгүй байна. Тэгэхээр мөн адил хойдлоо сууж яваа зорчид мөн адил хамгаалтын малгай бол дуулга өмсүүлэх хэрэгтэй байна. Тэгээд манай Говьсөнбөр аймгийн хэмжээнд бол согтуугаар тээвэрч жолоодох зөрчлөл ерөөсөө буурахгүй байна. Өдөрт 4-5 жолооч нар орж ирээд. Энэ бол согтуугаар тээвэрч жолоодох юм бол хөдөлмөрийн үсний доод хэмжээг 2 дахин нэвдүүлсэнтэй хэмжээний торгуул оногдуулах буюу 6 сараас 2 жил хугацаагаар ирэх хасж байгаа. Энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр 384 мянган төгрөгөөр торгож 2 жил хугацаагаар ирэх хасж байгаа. Тэгэхээр манайх нь хуулиа мэдэхгүй нь яагаад энэ ерөөсөө согтууруулах хундаа зүйл хэрэглэсэн үед тээвэрч жолоодох зөрчлөл ерөөсөө өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Ерөөсөө буурахгүй нэмэгдээд байна. Шалгалтын өрөөнд бол өдөрт гээд өчтөр гээд 4 жолооч урамлагдлаа, 2 мотоцикл урамлагдлаа. Энэ бол зөрчил айгүй их байна. Тэгэхээр нийт жолооч нар согтууруулах хундааны зүйл хэрэглээд тээвэрч жолоодохоо болох хэрэгтэй. Тэгээд такси бол манай аймагт бол хангалттай байна шүү дээ. Гудамжаар явж байгаа. Манай автотээврийн үндэсний төвийн техник хяналт үйлчилгээний онцлогоо бол өдөр болгон ажиллаж байгаа. Нэг машиныг бол манайх суурин онцлогоог учраас бол 5 минутын орчимд маш очир дараалалгүй маш хурдан шуурхаа үйлчилж байгаа. За татвар төлөх бол юу байгаа? Татварын хэлц дээр очиод татвараа төлж болно. Бид нар бас гадуур явахдаа
шууд бэлэн мөнгөний цэлбараар бэлэн мөнгөнд одоо гэрчлэгийн дээр нь бичлэлт хийгээ авчиж байгаа. Усмар аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй автомашин болон жолооч нар нэлээд их зөрчилтэй байгаа талаар замын цагдаагийн газар автотеврийн үндэсний төв болон татварын хилцээс мэдээлж байлаа. Мөн түүнчлэн хүн тээвэрлэх эрхгүй хууль бусаар зорчигч тээвэрлэж яваад цаатуулагдаж буй жолооч энэ өдөр цаатуулагдсан юм а.